Foul tarnished. Lowly tarnished. Graceless tarnished. Witless tarnished. Long and hard didst thou fight, tarnished warrior. That tarnished, it seemeth. Tarnished one. A tarnished cannot become a lord. Not even you. A man cannot kill a god. Санаа. Өнөөдөр ярих миний зүйл бол Элдмерийн тоглоом байх болно. Part 1 нь болохоор lore эсвэл геймплей гаргалгүй. Ягаад энэ тоглоом бусдаас өөр юм бэ гэдгийг ярьж өгнө. FromSoft компани Элдмерийн тоглоомыг 2017 оноос хойш нийт 5 жилийн хугацаанд хөгжүүлэн 2022 оны 2 сарын 25-нд нээлттэйсэн байдаг. Элдмерийн тоглоомыг хийх явцдаа Side Project буюу Sekiro Shadows Die Twice тоглоомыг 2019 онд гаргасан бөгөөд уг тоглоом мэдэржилт оны шилдэг тоглоомоор шалгарч араас нь гарах Элдмерийн хүлээсэн хүмүүст маш их хайпыг өгч байсан. The Game of the Year award goes to Sekiro. Улмаар 2022 онд нээлттэйсэн Элдмерийн тоглоом нь мөн ялгаагүй 22 оныхоо шилдэг тоглоомоор шалгарснаар FromSoft компани чих оргилдөө хүрсэн гэж хэлэхэд ер нь бол буруутахгүй. Game of the Year winner is Elden Ring. Sekiro тоглоом нь 10 сая борлогдож чамлахааргүй ашигыг FromSoft компанид авчирсан бол Elden Ring тоглоом 30 сая борлогдож стайл бутны хэрэг шиг болсон. FromSoft компани гүйцэтгэх захирал найруулагч, тоглоом зохион бүтээгч Hidetaka Miyazaki гэх хэрхэн бол маш чанартай тоглоомууд болох Dark Souls Trilogy, мөн Bloodborne, Sekiro-г бүтээсэн хүн бөгөөд түүний тархинд Elden Ring тоглоомын санаа маш олон жил өрнөжсэн гэдэг. Түүнд Elden Ring тоглоомын лор болон сүрсэн ертөнцийг бүтээхэд өөрөөс нөлөө мэргэжлийн хин нэгний тусламж хэрэг болсон бөгөөд тэр агуу ярих мөн Game of Thrones буюу хаатын тоглоом кино цовруулын их зохиол Song of Ice and Fire төлсийг бичсэн амьд номог George R.R. Martin байсан юм. Action RPG мөн Open World бас Souls-like жанрад хамаарахын тоглоомонд буруу байсан эсвэл алдаатай гэх зүйлс огт байдаггүй юм шиг санагддаг. FromSoft-ийн бүтээсэн тоглоомууд нь хүн болгон зориулагдаагүй юм шиг маш хэцүү байдаг бөгөөд гол шалтгаан нь ямар ч easy болгох боломжгүй мөн чиний заавал өөрийн механик чадвар тооцоолол зэргийг сайжруулж байж тэтгэр хүнд босуудыг ялна. Үгүй бол нэг байрандаа гацнаа л гэсэн үг. Харин Elden Ring тоглоом нь бусдаас арай өөр төрлийн Open World болохоор чи заавал тэр нэг дийлэхгүй байгаа босстой зурлаад байлгүй. FromSoft компани 5 жилийн турш хөгжүүлсэн маш том map-аар адал явдлыг туулаад эргэж ирэхэд л болно. Нэгэнт зэвсэг болон өөрийгөө сайтар хөгжүүлээд ирсэн цагт ямар ч босс эсрэг тулдаж болохоор асрах төрлийн боломжууд нэгддэг. Боссуудтай тулдахгүй бусад хэсгүүдийг цэвэрлж авах нь зарим тоглоомнууд маш удахтай цаг алсан мэдрэмжийг өгдөг бол Elden Ring-ийн төсөөр байх болно. Энэ цаг үрсэн мэдрэмжийг алдартай Open World тоглоомууд болох Assassin's Creed Odyssey, Valhalla, The Horizon Zero Dawn, Forbidden West, Far Cry 5, 6 гэх тоглоомнуудаас би их мэдэрч байсан. Яг л адилхан газараар, яг л адилхан өдөртэй даалгаврууд юу болохыг мэдэхгүй ч мэдрээд идэг ач мэдрэмж. Хэрвээ чамд хаана юугааг зааж өгөх юм бол яг Open World байх ямар хэрэгтэй гэж. Начиг ажлын хажуугаар тоглодог хүмүүсийн хувьд эдгээр өдөртэй Open World тоглоомууд бол зүгээр л цагийн гарц. Харин чийлэрч бууданалаад амар суута тоглодог хүмүүст бол арай өөр өдөг баг. Elden Ring тоглоомын хувьд бусад амьгүй Open World тоглоомудаас дэс өөр тэр чигтээ амьдрал буцалж байдаг. Хинч чам таашаа явж юу хийчин заахгүй, бүхий л газрууд нууцлаг бас аюултай. Limgrave гэх тоглоомын хамгийн ихний бас харьцангуй аюул багтаа хэсэгт орших бүхий л амтад чамайг алах гэж хичээнэ. Нэг баавгаатай таарад тэрийг алсан чи цаана бүр том баавга байх жишээтэй. Тэр юу хүмүүс юм бол тоо гэдээ яваад авцсан чи гидгэн луу дайрна. Тэгэл нэг уулуур гараал явж исэн чи баахан өдөмж үйтнүүд дайрна. Далайн эргээр явангууд далайн амтд дайрна. Ойроо оронгууд чоннууд дайрна гэдэл хаашаал харна аюул хөтж идэг. Цаг минут тутамд аюултай зүйлстэй тулалдсаар агаад тоглогчийн нь анхаарал сайжирч юутэйч тулахад бэлэн болчихдог. Зүгээр явж байгаад ханар үсрэгээ тэнд нууц хаалгаж яж болно.
Огтонч үдайхгүй найлал газар доорх ертөнцөд ч үргэлжилдэг, тэнгэр дээр ч өрнөдөг. Энэ үедээ чи маш олон NPC-нүүдэд танилцаж, заримтай найзлан, зарим нь чамаас сурах болно, харин чи заримаас нь ч урна. Уг тоглоомд нийт 308 шиг зэвсэг байдаг бөгөөд чи самурай бойл дээр хөгжөөд катана ашиглаж болно, эсвэл аврах сэлэм мөрөд гац шиг байчиж болно. Зэвсгийн левелийг нэмэхээс гадна өөрийн цусны хэмжээ, тамирт нөхөө, дэмэж гэд олон статсуудыг нэмээд хажуугаар нь талисман гэх зүйлсийг биедээ авч болно. Тоглоомд нийт 154 ширхэг талисман байдаг бөгөөд тоглогч өртөө дөрвийн л тогтмол зүүж явна. Зарим нь өсөрч давталхад дэмэж нэмэгдүүлэх бол зарим нь хүчтэй мань урдан сэргээж цаашлаад 2 гараараа зэвсэг атгахад хүч нэмэх гэх мэт маш олон төрлөх байдаг. Бүр өндрөөс унахад бага дэмэж авах тийм талисман ч бий. Элдерингийн талаарх маш олон сөрөг сэтгэлдлүүдийг нийлүүлж уншихад тэр хүмүүс ердөө 2 зүйл дээр л шантарсан юм шиг надад санагдсан. Нэг тоглоом хэтэрхий хэцүү байна. Easy, normal, hard гэх модууд алга. Хоёрт ямар ч заавар чиглэлгүй. Миний бодлоор Элдеринг тоглоом аль хэдийн easy модыг оруулаад өгсөн юм шиг санагддаг. Co-op буюу онлайн тоглож байгаа хүнийг өрөөд дийлж чадахгүй байгаа боссоо бусдаар карид улжилж болно. Эсвэл Phantom буюу чиний урд орж дуудах сүнсийг дуудах сонголт байна. Эсвэл чи өөрийн хөлбраач дуудаж болно. Яг л чам шиг хүчтэй чиний зэвсгийг ашиглаж толдох тэр хөлбөр чинь зарим үед чамаас жилүүд тулалдаж хүн хөлөө боссын анхаарлыг өртөд татдаг бөгөөд тэр өвчин чи өөрийн хүчтэй дарилтуудыг хийснээр боссыг төвөггүйхэн ялдаг. Гэхдээ энэ сонголтуудыг хийх гэмээр утган цөөн байдаг баг. Нэг бол үнэхээр чадвар муутай нэгэн эсвэл маш их ярьж байгаа хүн л эдгээр сонголтуудыг хийн. Аль нэгийг ч ашиглаж байгаагүй болохоор Элдерингийг ялсан гэж хэлэхдээ баг зэрэг таатай мэдрэмж авдаг. Ялангуяа нэг эсрэг нэг босстой толдож явах үедээ мимик буюу өөрийн хөлбөрөөр ашиглах юм бол миний өөрийн гейминг скилдээ итгэх юм маш хүчтэй гэмтэх байх гэж бодож байна. Зарим хүмүүс Sekiro илүү хэцүү гэж ярьдаг. Гэхдээ чи нэгэн Sekiro-г тоглоод суурчих юм бол яг л бүжиг шиг дэндүү амархан байх болно гэдгийг мэдэх ёстой. Sekiro Elden Ring 2-ын аль алин дээр нь платинум авсан үний хувьд хэлэхэд энэ бол туйлын үнэ. Kuro Charma өгөө Demon Bell нүтсэн ч дэндүү амархан байсан. Учир нь Sekiro ганц л удаа сурахад цааш сураад ах зүйл байдаггүй. Тэр чигтээ хэмнэл дээр тулгуурсан тоглоом болохоор тэр. Инглигээд би Sekiro-г хизээч доош нь хийхгүй. Учир нь миний хувьд Sekiro ч гэсэн төгсгөх ойлголтод хүрэх тоглоом болохоор тэр. Аль аль нь бүх цаг үеийн топ 10 тоглоомонд багтана. Гэхдээ зөвхөн миний хувьд шүү. Над чи бодолтой хүмүүс ч гэсэн ер нь бол байдаг баг. Ямар ч заавар чиглэлгүй, хаана юу байгааг нь мэддэхгүй гэсэн тэр сөрөг сэтгэлийн хувьд бол би аль хэдийн дурдаад өнгөрсөн. Хэрвээ чам таашаа явж юу хийх чинь хэлж өгөх л байсан юм бол тэр том map байгаад яг яах юм. Зүгээр л цагийн гарцсан шүү дээ. Ядчил тэр map-аас нууцлаг зүйлсийг мэдрэх хэрэгтэй. Тэр том open world map-ыг маш олон төрлийн гинтийн бэлгээр баяжуулахгүй юм бол зүгээр л нэг том хоосны орон зай л болж хувирдаг. Энэ бүхнийг хаанаас эхэлснийг ер нь ярьж эхлэх юм зүйтэй баг. Би өнгөрсөн 2025 оны 9 сард PC-гээ сайжруулах үедээ нэг гоо шийдвэр гаргасан. Тэр нь сүүлийн жилүүдэд гарсан бүх сайн үнэлгээтэй тоглоомуудыг тоглох. Elden Ring миний тоглосон 4 дахь тоглоом байсан бөгөөд өмнөх 3 God of War 2018 болон God of War Ragnarok мөн Red Dead Redemption 2 байсан. Надад Norse-ийн домогт өнгөрүүлсэн Kratos-ийн адал явдал маш их таалагдсан. Гэхдээ тоглоомыг нэг л удаа дуусгахад дахиж тоглох сэтэл төрөөгүй. Platinum үзлэх сонирхолж байгаагүй. Red Dead Redemption гэх юм бол зураглал, график маш сайтай, маш тийм бодиттой амьд гэх юм уу байгаль, амьд тийм физик агуулсан, амьдралтай open world-тай юм шиг санагдсан. Гэхдээ харамсалтай нэг гайтай гарын спойлерс болоод ямар ч үргэлжлүүлэх сонирхолгүй болчихсон. Elden Ring-ийг анх эхлүүлэхэд бараг л гайхширсан. Ямар ч хачин зураглалтай юм, яагаад 60 FPS дээшлэхгүй байна гэх мэт сөрөг сэтгэлүүд төрсөрлөөсөн. Хайлгаад үтсэн чинь угаасаа 60 FPS дээшлэхгүй байхаар бүтээгдсэн байж таарсан. Ер нь бол бараг л хайрын мөнгө олжтой гэж бодоод хэдэн цаг тоглосны дараа 60 FPS үнэхээр хангалттай байдаг юм байна гэдгийг ойлгосон. Тоглох тусам график нь сайжраач байгаа юм шиг зарим үед зүгээр л маусаа тавиад байга ширтгүй гарч байсан. Хамгийн ихэнд таарсан тэр Sentinel-гийн алтан морьтой боссыг ямар ч левел нэмэлгүйгээр дийлэх тэр мөчөд өөр ямар ч тоглоомоос мэдэрч байгаагүй тийм сонир мэдрэмжийг авсан. Юу ч гэмээр нэг тийм ялалтын мэдрэмж эсвэл ямар нэг зүйлийг өөртөө олж авсан мэдрэмж. Хэдхэн оролдлогоор тэр Sentinel-ний паттерныг ойлгож ялаад дараа нь Kaizenat-ыг тэр Sentinel дээр 5-6 цаг зүдэрч 120 гаруй удаа өгснгийг нь мэдгэд өө би чинь дайггүй юм шүү гэсэн нэг тийм бодол төрж эхэлсэн. Тэгтэл үгүй байсан. Хэцүү боссууд гарч ирээл байсан. Өөр сорилтууд, өөр планы арга барилууд сурах шаардлагатай болсоор л байсан. Үхэх гэдэг хэвийн зүйл болж хувираад өглөө тоолох юм бол зүгээр л стресстэй нэмэр болж хувирсан. Харамсалтай нь Elden Ring-ээс хойш тоглосон баг бүх тоглоомнууд надад тэр ялалтын мэдрэмжийг өгөөгүй. Sekiro-г бол хайрлсан. Ягаад ч юм ямар ч DLC шаардлагагүй зүгээр л тэр чигтээ төгс санагддаг. Nioh, Kazan, Lies of P гэх Souls-like тоглоомуудыг тоглоход ч тэр зайнаа өгдөөгүй. Сайн тоглоомнууд байсан ч цаанаа л нэг юм дотготой тох шиг санагддаг. Хамгийн харамсалтай нь дэлхийн алдартай тоглоомууд болох Witcher 3, Cyberpunk 2077 гэх тоглоомуудыг тоглох гэсэн надад зүгээр л цагийн гарц юм шиг тийм юм санагдаад эхэлсэн. Энэ өөр хоёр тоглоом дээр гарсан дуусчихгүй диалог, тэр их цаг хугацаа миний тоглох цагийн талыг хонслооч байгаа юм шиг тийм төвхтэй мэдрэмж өгөөдсөн болохоор би одоо ингээд бодолдож авсан ярина тоглож чадахгүй байгаа. Ямар ч челленж,
Ямар ч ололт, ялалт гэсэн мэдрэмж үгүй. Зарим хүмүүст миний ярьж байгаа зүйл таалагдахгүй байх. Тийм болохоор заавал Elden Ring-ийг тоглоод үзээрэй. Тэгжээж миний яриад байгаа зүйлийг цац цухаас нь ойлгож магадгүй. Одоо уг тоглоомоос авсан сайн зүйлсийг дурдъя. Нэгт нь тулааны эмнэл. Түрүүхэн хэлсэнчлэн маш олон төрлийн зэвсэг болон хөгж гарга байдаг болохоор чи өөрийн тулааны аргыг зохиож болно. Чи шидтэн чи болж болно. Эсвэл ясан боссынхаа хувцас зэвсгийг ашиглаад босс шиг тулдаж болно. Олон тоглогчийн тулааны арга барилд автагдах нь маш цөөн байдаг. Боссуудын тулаан дэндүү синематик байдаг болохоор ууйднэ гэж бараг л байдаггүй. Дэндүү төвлөрсөн тоглогч тасралтгүй өөрийн хэм маягаа хадгалж тулалддаг болохоор яг юу болоод байгааг сайн анзаарч харддаггүй. Тэгтэл яг үндэ бараг л кино шиг тулаан хийчихсэн байснаа дараа нь өөрийнхөө бичлэгийг үзэх үедээ л мэдэрдэг. Би үнэхээр ингэсэн гэж юу л гэж бодно. Хоёрт графикийн тухай ойлголт. Үнэхээр новшийн суух тоглоом сайн зурагтай байлаа гэ тэнд хэрэгтэй гэж. Сайн зурагтай Wukong шиг чанартай тоглоом байвал сайн л байна яг үндэ. Харин From Soft-ийн бүтээсэн Elden Ring шиг тоглоомыг тоглож дуусгахад зураглал тийм ч чухал биш, геймплей нь чухал юм байна гэдгийг маш сайн ойлгох болно. Зураглал сайн байлаа гэ тоглоом нь өөрөө хогвол тэгэл хог. Харин зураглал нь үйл ялэг соловторч тоглоом нь өөрөө галзуу сайн байвал ямар ч тоглогч тэр графикийг тоохгүй. Бүр анзаарч харахаач болно. Энэ чиглэлийг маш сайн баримтлаж явдаг тоглоомын компани бол гарцаа байхгүй From Soft бөгөөд фэнүүд нь баг зэрэг токсик юм шиг боловч тэдний урдаа барьдаг ганц өгүүлбэр нь үргэлж үнний ортой байдаг. Get good буюу сайжир. Энэ тоглоомд чинь ямар ч заавар алга гэх юм бол сайжир гэж тэд хариулна. Энд дэндүү өцөө байна гэж хэлвэл бас л сайжир гэж хэлнэ. Үнэхээр заавар хэрэгтэй байгаа гэвэл одоо яах вэ? Ubisoft-ийн тоглоомуудыг тоглох хэрэгтэй байх. Гарын авлах шиг тэнд ч нэг газрын зураг, энд ч нэг асуултын тэмдэг, тэнд ч нэг промо код. Үнэхээр сайжирч байж Elden Ring-ийг ялах нь яг үнэн л дээ. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн хэцүү боссуудыг хялах тусам анхаарал, оновчтой байдал, төвлөрөл гээд маш олон скиллүүдийг тоглогч өөрөө олж авдаг болохоор хүн бүрт боломж байгаа гэсэн үг. Таны энэ тоглоомоос олж авах чадвар чинь дараагийн тоглох тоглоомнууд дээр чинь хүртэл хэрэг болно. Souls-like төрлийн биш бусад төрлийн тоглоомуудыг тоглох юм бол тангаргалыг дэндүү амархан санагдана. From Soft-ийн гаргасан тоглоом болгон шахуу энэ чадваруудыг чинь сайжруулаад байдаг. Зарим тоглогчтой боддоггүй тоглоомын компаниуд нэг санаагаа ашиглаж хийсэн олон зураг тоглоомоороо та нарыг үнэн шиг саахыг л хүсдэг бол From Soft маа энийг тоглол хэцүү байна уу? Тэгвэл сайжир гэх зарчмыг баримтлаж яваа компани. Миний хувьд Elden Ring тоглоом хэдэн ч жил өнгөрсөн маш сайн гарын авлах тоглоом байх болно гэж итгэж байгаа. Эцэс тоглоом тоглож стрессээ тайлахын чухал болохоор бараг кино шиг ингээд нэг диалог болгон дээр кацин үзэх чинь тийм онц зүйл биш юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Маш олон төрлийн тоглоом, маш олон янзын фэн бейсүүдтэй байдаг гэдгийг би сайн мэддэг. Хүнд тоглоом тулгаад энийг л тоглол гэж бас тулгах нь тийм сайн зүйл биш. Харин миний хувьд Elden Ring-ийг үл хэнд ч санал болгоно. Чи Dota ч тоглодог байж болно, CS ч тоглодог байж болно, ер нь ямар ч тоглоом тоглодог байж болно. Elden Ring бол харин тэр олон төрлийн геймерүүдэд бүгдэнд нь зориулагдсан тоглоом юм шиг надад санагддаг. Зохиол, арт, лор ер нь ярих юм байхгүй. Бараг л төгс тоглоом. Бараг гэдэг байгаа шалтгаан нь ер нь бол төгс тоглоом гэж байхгүй. Гэхдээ миний бодлоор төгс гэх ойлголтод хамгийн төгсөөцсөн тоглоомыг би Elden Ring болов гэж бодоод байдаг байхгүй. За яг би Elden Ring-ийг та нарт санал болгож байгаа гэсэн From Soft-ийн бусад тоглоомуудыг бол санал болгож чадахгүй. Жишээ нь Dark Souls Trilogy байна, Bloodborne байна, Sekiro байна. Ялангуяа Sekiro-г хамгийн анх удаа энэ тоглоомыг тоглож үзэж байгаа хүнд аимшигтай хэцүү байдаг. Хэрвээ чи бурхтын зөрчилдөөн, dark fantasy болон бүгдний эзэн шиг зохиол, киног таашаадаг бол бүрч гайхалтай болно гэдгийг амлаа. Elden Ring-ийн талаар ярьж байгаа шүү. Зарим хэсэгт нь арайчтэйгээ дамаа барих хэсэг байхад хаяа нөлөөс унах тохиолдолч гарч ирнэ. Эцээс тоглож дуусах үедээ ийм тоглоомыг ахиж тоглох болов гэх хоосрол мэдрэгцэн. Бүтэн 10 жил Dota 2 тоглоомыг тоглохдоо энэ мэдрэмжийн талыг нь ч мэдэрч байгаагүйгээ хэлэх хэрэгтэй баг. Одоо болтол гүйцэх тоглоомын ирэлт гарсаар байгаа тул та надад өөрийн заавал тоглож үзэх хэрэгтэй гэж боддог тоглоомоо санал болгоорой. Комент хэсэгт бичээд. Хэрвээ миний хийсэн бичлэг таалагдвал би та нарт Elden Ring тоглоомын лорыг маш дараалал зэгцтэйгээр оруулж өгч бас болно. Ямар ч тач бичлэгийг part 1 гэж хадгалах бөгөөд үнэхээр хүмүүс таалагдаж цаашид үзхийг хүсвэл 3 part оруулах санаа бол байгаа. Мөн Sekiro-гийн талаар бас ярих зүйл мандахгүй их байгааг дүрдээд өнгөрье. Яг одоо Elden Ring тоглоомыг миний мэдэх Монголын хамгийн сайн геймерүүдийн нэг Ayushi Haru тоглож байгаа бөгөөд та өнөхөр тоглох боломжгүй байгаа болов Ayushi Haru гэх ютуберийн стримийг үзээрэй гэж зөвлөе. Энэ хүн миний найз биш, бас намайг танихгүй. Харин миний хувьд уг ютуберийг тогтмол шахуу үздэг болохоор маш сайн геймер бас чадвартайг нь мэдээд байна. Зүгээр л санал болгож байгаа шүү. Тоглоом тоглохыг нь үзэхээс гадна тоглоомын талаар мэдлэг авахыг хүсвэл түүнийг үзээрэй. Энэ удаагийн бичлэгийг энэ үргээ дуусгая. Хэрвээ та Elden Ring Part 2 буюу лороор аялахыг хүсвэл зэтгэгдэл хэсэгт Part 2 гэж бичээрэй. Дараагийн видеогоор уулзтлаа түр баяртай. Алин байлаа.